Сайн уу, шинэ бичлэгэндээ тавтай майрал. За би та нарт италичууд юу нь яаж гэртээ кофе найруулж уудгийг харуулъя. Маш амархан бөгөөд маш амттай яг Итали томато паста гэртээ хийж идсэн энэ жорыг бас та нартай хуваалцнаа. Оройн би бас Итали хоолны газар орсон байгаа. Тэгээ ер нь Итали хоолны газар нь ямар хөө байдیں۔ Хоол нь яаж ирдэг ингээд нэг бүрчлэн харуулъя. Хэрвээ та Японы N4 болон N3 төвшин сонирхож байгаа бол би танд дуулгах гоё мэдээ байгаа шүү. Та бичлэгээ дуустал нь үзээрэй. Zaglach nagollutrudi Narmat padat tandungroso Tarani Qunik kukulsen uy na mohan Ay tsastukhim Utgartunar nas mesire Bara arbatullogan Najungudan jaralkhan Nadas busun markasho Timur budrilkui alkhan Margash gidik karan khuir Giril asaj margadgui Ortas atan limudurji Oroso girilta Bishkitki mitterlabi Jargat ongih hudrud irjay Hashachum Uleg shashkan pitok deng oriho iril karla Udos mengiril tiharla Qonik gidik goro Jargat gidik kalagni Tulturn boljiret Jamara hisin otrin Origo ollog bacht Uroli kachit zu bach Charag in jinchen bi Udos mishenchi Ulig gitik zu genovish Ororum gishin hodes shik Udos irik utrute gungursunta Ujish Water doctor menchi baspi Chamaspi origo hafjin Anoch with untertong Sa-sa-sa Kenpachi
За хэрвээ та Японы хэл сонирхож байвал би N5-аас N1 гэдэг анхан шатнаас гүнзгий шавд хүртэл бүх хичээлүүдийг өөрөө курс болгоод бэлдэж байгаа. Эхний 50 хүндээ бол хямдралтай курсондоо оруулъя гэж бодож байгаа. Хэрвээ та сонирхож байвал надтай холбогдоорой. Би Instagram-аа үлдээчи. За миний хувьд би өөрөө юм заах юм айгуу дуртай, авьяастай тийм хүн гэж өөрийгөө боддог. Тэгээ Японы хэл заахад одоо 5 гаруй жил болж байна. Хэрвээ та миний N1-ийг одоо 1 жил 6 сарын дотор хэрхэн хурдан авах вэ гэсэн тиймшлийг маань үзээгүй бол амжиж үзээрэй. Тэгээд надтай холбогдоорой. Дараагийн бичлэгээр уулзъя.